Хүмүүс бидний сонголт янз бүр байдаг ч бидний сонголтоос бүх юм хамаарч байдаг. Тэгвэл GNT компани өөрийн нэрийн бүтээгдэхүүн GNT усан халаагруудаа танилцуулж байна. Тоглог цэвэр загвартай, цахилгаан баг хэрэгэлдэг, агаар цэвэр шүүдэг, хэрэглэхэд хялбар үн хямд. GNT компани хавдухтай эрүүл амьдралын төлөө. Орос чулуун халаагуур Tepeleko ердөө 400 Вт зарцуулагдах тогны хэвлэлттэй. Гадаргуу дээрээ 90 градус халж 8-9 м квадрат халаа. Tepeleko 10 жилийн баталгаа. Өнөөдөр дэлхийн нийтээр өөрийн гэсэн тодорхой бурхантай, тогтсон зарчимтай, үнэт зүйлстэй сүшиг бишрлийг шашин гэж тодорхойлжээ. Ямар ч шашны хамгийн гол сургаал бол нүгэлхийхээс зайлсхийж, буян буюу бусдад хэрэгтэй зүйл хийх гэж үздэг. Архиталт, ядуурл, хүчирхийлэл, гэмт хэрэг, сүнс, хий үзэгдэл гэх мэт бусдыг түгшээсэн нийгэм оршин тогтносоор 800 жилийн тэртегээс олон шашныг хүндэтгэж ирсэн монголчуудын амьдрал болоод нийгэмд тулгамдж буй олон асуудалд эдгээр шашин шүтлгүүд бодитоор эрг нөлөө үзүүлж чадж байгаа юу? Бид шидэднийг бус эгэл жирийн иргэдийн амьдралд тусалж зөв зам руу хөтөлж байгаа нэгнийг онцолж байна. Үнэн бай төсөв. Цаг наргүй хөдөлмөрлөж зөв замаар явах гэж хичээгээд болдгүй амьдрал олон бий. Яг л энэ жишгээр өөрийн гэсэн ертөнцөө бүтээхээр шаргуу ажилдаг эргэл жирийн нэгэн бүсгүйн нууцлаг амьдрал юунаас болж доройтож эхэлсний учир шалтгааныг тайлбарлахаар нэвтрүүлгийн багийнхан олон мэрэгч төлөгч лам буутай холбогдож судалсны эцэст уран сайхан удагныг сонгосон юм а. Сайн байна уу? Сайн байна уу? За, хэнийг үзүүлэх гэж ирсэн бэлээ та? Энэ өөрийгөө л үзүүлэх гэж. За, өөрийнхөө нэр жилийг хэлж. Нэвтрүүлгийн ивэд итгэгч ENP стандартын хавтан Formor байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хавтан. Хамтрагч гэрэлт ханарны туяа компани GNT. Энэ бол тэн биш, цэвэр усан халаагуур. Хамтрагч Орос чулуун халаагуур Tepeleko өөрөөр ажиллана. За, ерөнхий ноён нөр өөрийн амьдралын зам жим заяа төрөх тал уг нь тэгш сайхан явахаар хүн юм байна гэдэг гэж шүү. Ер нь ийм биш шүү. Хараа өөрийн ажил төрөл өөртөө бол ийм өр өгөөж өгдөг мөртлөө өөр хүний нөгөө ийм бийд хүрэхээр хүний энерги өөртөө айгуух шингээгээд идэв юм байна. Одоо муу энерги гэсэн. Хүн барьдаг ч юм уу, хүний одоо гоо сайхан байх юм биш үстэй тий. Тэгээ гоо сайхан. Гоо сайхан. Тэгээ юундаа л гэж байгаа шүү дээ. Өсчингийн газар. Өсчингийн газар. Тэгээ гоо сайхантай өсчинтэй байна гуртаа газар. Өсчингийн хийж байгаа. Тэгэхээр өөртөө сайн хамгаалт хийгээрэй. Тэгжээж өөрийн биед нөгөөд нэг юм хүнээс халдах юм энергийн халтур гэдэг юм зогсно гэсэн. Яагаад ингэж яриад байгаа юм гэхээр бас нөгөө хүн чинь жишээ одоо чи өсчээ гэдэг бол би ингээд заримдаа нэг ядарсан ч юм уу амтэн өмнө өөлөнд дарагдахаараа өсч ороо өсөд хариулчих гэж ярьдаг. Хөөе скул нэг юм эрэгтэй хүмүүс амар ядраад ирэхээр өсч ороо өсөө багасгая. Тэгэхээр өөрийнх нь бас хийж байгаа ажил дээр тулгуурлаад энэ гартаа ер нь болж өгвөл хамгаалтыг. Ер нь маш их дарамттай ш. За өглөөнөөс орой болтлоо ажиллалаа тий. Таврын цаас боллоо. Тэгээ ингээд юм болгох чи хүрхгүй ер нь жоохон манай Монгол ер нь жоохон хэцүү ш. Амьдрахад даа ялангуяа өрхтлгоолсон эмэгтэй хүмүүс амьдрахад бол маш хэцүү. Төөс тэр нэг амар юм болгоныг стресстэйлээд юм болгонд ингэж нэг ачаат бүглөгж аваад байгаа юм бол байхгүй л тэр нь тэг хувь хүнээс л болж байгаа юм надаас ч юм уу тэг өөрөөс мань ч юм уу ер нь юм болдог. Эрэндээ л юм болохоор нэг өөртөө буруу гэж ер нь
бас их ингэдэг. Тэрнэрээс болж нэг жоохон ингэ тоошоо суучих талтай ч юм уу. Нэг зарим үед нэг тийм болдог. Дээрээс нь өөрийн сүлд хэмэр тал нэлээд дөрөтцсөн. Хэл янз янзын хөндлөнгийн юмд автаа салхаа байсан байна гэж. Хувь амьдрал тал аягүй докторгүй. Өөрийн амьдрал юм тогтцсон бол биш байгаа даа гэж олон одоо хүн амьтанда сууд салаад ч юм уу ийм талын юмнууд байгаад байна гэж. Ажил төрөл хийдэггүй биш хийдэг мөртлөө олсон олз буян шиг гэдэг юм өөрийн самд тогтгоо байжээ. Энэ юунаас болоод ингээд миний амьдрал болохгүй байгаа юм бэ, бүтэхгүй байгаа юм бэ гэдэг шалтгаан нь эцэг тал дагаж орж ирсэн уул усны нэхэл гэдэг юм байна. Лусын хорлол гэдэг юм. Энийг би өөрөө үлдээгүй ээжж яагаад заавал энийг эдлэх ёстой юм бэ гэд эргэлзэж магадгүй. Энийг бол нөгөө эцэг эхээс заяа төрсөн л бол тэр хүмүүсийн үйлцэн үүлийн үрлэйл анч гэдэг юмыг үрж одоо туулж давах ёстой. Лусын нэхэл, лусын хорлол гэдэг байгаа зүйл заавал авах ёстой маа авдаг. Дүүгээ жил гарны өмнө алдсан. Нилээ хичээж ажиллаж байгаа мөртлөө ер нь манай би чижээсээ гурвал авахгүй. Тэг ерөөсөө нэг тийм яг тийм дээшээ гарч байгаа юм байхгүй. Яг л нэг 3 хоногоо болгоод явдаг. Ерөөсөө өөдлөхгүй ерөөсөө нэг тиймэрхүү байгаад байдаг. Ихчийн амьдрал ч гэсэн ер нь бас нэг жоохон бүтлмүүтэй. Хүмүүс үзүүлэхээр одоо лус байна, лусын хилэн байна, лусын нэхэл байна гэл ингэхлээр би өөрөө үлдээгүй ээж тэр лус надад ямар хамаатай юм бэ гэдэг нэг кейс асуудал байгаад байгаа. Аав ээж өвөг дээдсэн санаатаа бөгөөд санамсргүйгээр уул уснаас хүндсэн юм ураг удамдаа үлдээсэн байдаг ч юм уу. Ийм юмнаас үүдэлтэй лусын нэхэл гэдэг юм гараад байна. Хоёр дахь хэлэхэд лус хэлгэнхээр ямар айхтар хатуу байдаг юм бэ? Лусын хилэн гэдэг юм бол их айхтар зүйл байдаг шүү. Лус хэлгэнхээр удам судар ураг доройтдог. Өөртөө хоорондоо эв найргүй болдог. Олсон олз буян шиг өөрийн саманд тогтгоо байдаг. Шараншин эвдэрдэг, архинд ордог. Авгаа нөхөр тогтгоо байдаг. Айгүй олон хүчин зүйлнээс үүдэлтэйгээр энэ лусын хилэн гэдэг юм гараад байгаамаа. Тэгээд ер нь одоо лус маш олон өөр өөрийн гэсэн үзэгдлүүдтэй байдаг. Лус хэлгэнхээр эрэгтэй талаа бариад эхнэр хүүхдэргүй болгох, үр хүүхдгүй болгох, эсвэл өвөрж хоосрох, ажил төрөлд аятаа сайхан бүтэж явж яснаа болохоо байх ийм талын юмнуудаас болоод лусыг хэлгэнээд байдаг. Дээрээс нь бас эмэгтэй талаа барьсан лус гэж байдаг. Лус хэлгэнээд одоо эмэгтэй тал нь хүүхд тогтдгүй юм уу, нөхөртөө болоод нөхөр нь болдгүй юм уу? Нэг бол нь гинтээр харваад юм уу? Гинтээр одоо зүрхээр явчлаа гэдэг чинь бас лустай холбоотой зүйлүүд байгаад байдаг. Энэ одоо тэгээд би яагаад лус гэж яриад байгаа юм гэхээр хүмүүсийн өнгөрсөн дараа нь ингээд алтай хайрцаг гэдэг юм ламнар нэгдэгдээ. Тэрэн дээр одоо лусын нэхэлтэй байсан байж тээ. Лус байна гэдэг. Хүн өөрөө үйлцэн ч вэ, өвлөгдөж ирсэн ч вэ, лусын нэхлийг тэр эзэн холбогдогч байхгүй болсон байсан ч лус аргадуулж хөгжөөж баясгахгүй л бол лусын нэхэл гэдэг юм үе удам дамждаг юм аа. Өнөөдөр үр хүүхдүүдтэй өвлөгдөх өмч хөрөнгө үлдээж чадахгүй маа гэхэд үүлийн өрийн төлөөс буюу лусын хилэн гэдэг юмыг бага үлдээрээ гэж хэлмээр байна. Эд мөнгө тал дээр ч гэсэн одоо юм мөнгө олдог мөртлөө өөрийн саманд тогтохгүй байна гэдэг зүйл одоо өөрөө ажил хийгээд мөнгө олдог ч гэсэн баруунаараа аваад зүүнээрээ гараад байгаа тохиолдол энэ нь ерөөсөө бас л ийм лусын нэхэл гэдэг юмтай холбоотой. Тэр тэнгэр уул ус хангаад дэлхий чамаас юу нэхээд тэрийг бодит бөгөөд бодит бусаар чамаас ингээ аваад байна гэж ойлгож байна. Энийг таслан зогсоож болно шүү дээ. Чамааг өнөөдөр нэг хүн гомдоочоод бүр ингээд уг утас чинь тултан гомдоочоод би ингээд намайг уучлаарай гэд гуйхлаар уучлаа штэ хүн л юм чинь тэрнтэй адилхан лус аргадах зан үйл гэдэг байгаа зүйл чинь юм баггүй юу. Одоо энэ зүдэрж явж байгаа одоо амьдралын эдрээд байгаа асуудлын нэг 100-ны 60% нь бол авч болдог. Тэгээд ер нь үргэлжлүүлээд нэг амьдрал гоё төвшөөд ирэхээр 3 жил хийвэл нь өөр хайтахан болж ирдэг гэсэн үг. Ир нөхөр тал дээр айгүйх алдаад байна. Одоо өөрөө чинь юм ашиглах хүмүүс айгүйх гарч ирээд байна. Энэ ч гэсэн ер нь удам судартай холбоотой бөгөөд дээрэс нь анх учирч уулзсан хүнтэйгээ одоо нэг юм буруу хүнтэй уулзаж учирснаас үүдэлтэй болохгүй яваад байна гэж ойлгож байна шүү дээ. Оролцогчийн амьдралд тохиолдод байгаа юм бүхнийг нүдэрээ харсан юм шиг хэлж байсан нь
бидний сонирхлыг ихээр татж байлаа. Яагаад бөөгийн амьдралаар амьдрах болсон талаар асуухад Амьдралд бол би үргэлж ийм цав цагаан цаас шиг байж ирээгүй, алдаж унж үтсэн. Бүхэл юмыг л болохоос нь болохгүй хүртэл явж үтсэн. Тэгээ одоо бүр сүулдэ болохгүй болоод би одоо энэ бөөгийн амьдрал гэдэг юмыг сонгосоо. Тэгээ өнөөдөр ингээ хүний нүдэн дээр ийм мэвэрүүл сав сар бол байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн цаагуур бөө гэдэг зүйл ямар амар агуу их хүч зардаг, амар их хатуужл хүнээс шаарддаг вэ гэдэг юмыг би өөрийнхөө биеэр туулаа явж байна. Ганцаардал гэдэг юмыг маш их мэдэрдэг. Хүний ярьж байгаа болгоныг хүлээж авахаас хүнд өөрийнхөө зовлон зүтгүүрийг өөрөөсөө ярьдгүү. Тэр болгоныг тэнгэр уул ус газартаа одоо шингээх гээд хичээж явдаг хүмүүс байдаг. Залуу байхдаа би юу гэж бөө ведий. Би бөө болох юм бол одоо Монголын бүх хүмүүс л бараг бөө болно гэд ингээд басамжилж одоо анх одоо 9 онд онгод авчаад би бөө болохгүй, бөө болох ёсгүй гэж хэлээд одоо бөөгийн онгодын юмыг орхичоод би гадагш явж ялаа. За тэгээ гадаадд очиод эхлээд сайхан л амьдарч ялаа. Дараа нь би хаа өвдөөд ажил төрөл бүтэхгүй амьдрал яг хөмөрсөн байгаа шиг болоод тэгээ Монгол улсад би буцаад өгснөөр өмссөн хувцастаа ирлээ. Бис эхэлсэн багт би онгоцны буудлын дээр шортоор 5 чигтай бууж исэн. Тэгээд Монгол ирээдүйр нь одоо энэ гандан тойрсон үздэг хардаг сайн гэсэн болгон дээр очиод одоо би яг яагаад ингэж байгаа юм гэхээр лам нар болохоор лүүжинд тавиул одоо муу мухай юм дагцсан байна. Удам дагсан муу мухай юм байна гэд бөөнөр дээр очихоор чи онгодын орлолд орсон байна гэл. Онгод чинь байдсан бол яагаад намайг ингэж хорлоод байгаа, харлуулад байгаа. Онгод байсан л бол би ингэж амьдрах ёсгүй гэл би ингэж шарандаа онгодыг авахгүй нөлөө явж үтсээ. Тэгээ хүний нутагт байхдаа аавыгаа хүртэл алдсан. Тэгээ одоо аавын мань талынхан ч гэсэн намайг одоо буруутгадаг. Ийм онгод тэнгэр аваагүйгээс болол одоо миний ахыг ийм болгочлоо, тийм болгочлоо гэд. Ер нь бөөгийн тавилан гэдэг хатуу чанга. Онгодын шахаа гэдэг нь удмын өвгөд буурлуудын улаачаа сургах онцлог арга барилаас хамааран янз бүрийн байдлаар явагдана. Чи улаач болох ёстой шүү. Үүнийг чи олж мэд. Өөрөө мэдэрч чадахгүй байвал хэлж өгч чадах хүнтэй очиод уулзгасан хөтөлбөрийн дагуу явагддаг гэнэ. Бие махбодод тодорхойгүй байдлаар оншгүй эмгэг хууч илрэх, зүүднөр тавгуудах, тодорхойгүй ямар нэг зүйлээр дутагдсан мэдрэмж төрөх, сэтгэл тавгуудах, хий зүйлийг олж харах, сонсох гэх мэт шинжүүд илэрсээр яалтчгүй ямар нэгэн увдстанд хандах шийдвэрт хүрдэг байна. Нэвтрүүлгийн ивэд итгэгч ENF стандартын хавтан Formor байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хавтан. Хамтрагч гэрэлт нарны туяа компани GNT. Энэ бол тэн биш, цэвэр усан халаагуур. Хамтрагч Орос чулуун халаагуур Tepleco өөрөөр ажиллана. Тэгээд одоо ер нь ингээд ашим дуустахад биний онгодын өөрийн хүч бол агуу хүчтэй тийм их тал дагсан халах онгод буулгадаг, ганцхан харын нэнгэр буулгадаг. Одоо юу манай онгод яг юугаар хүлээлсэн одоо ер нь лус аюу их татаж лусын засал зан үлийг их саяадаг. Хил ам хэрэг заараа одоо амьдрал цагдаа сэргийлэхийн асуудал үүссэн байгаа ямиг бас тунгааж их сайн засаж өгдөг. Одоо зарим хилмигдсэн байгаа хүмүүсийг ч гэсэндээ одоо тэр хэрэг заргын өрөөнөөс гаргаад ирсэн түүх байна. 10 гаруй жилийн ял авчаа тэр хилмигдлэр явцсан шүүх яг ингээд хараад энэ хүнийг ингээд тасалсан байсан ч энийг завсраас нь одоо буцаж задлаад болно гараад ирнэ гэсэн ийм өөрийнх нь сэтгэлийн хүчээр жил 2 сар ингээд бөөлөөд би жил 8 сар хойруулаад гаргаж ирсэн байгаа. Бас нөгөө хүний юмд хилмигдээд явцсан байгаа юмыг хүний юмыг өөрөө явцсан байгаа хүмүүсийг бас ингээд засалруулаад гаргаж ирж байна гэж ойлгож байна. Монголчууд эртээр үеэс бүх юмыг амьтаа, эзэнтэй гэж үзэж ирсэн бөгөөд үүний нэг илэрлэл нь лус савдгийн тухай ойлголт юм. Энгийн үгээр тайлбарлавал лус гэдэг нь бидний хүрээлэн байгаа газар дэлхийн бүх уул ус, гол мөрөн, ан амьтдыг эзэгнэн захирдаг хаан. Харин савдаг гэдэг нь тухайн уул хайрхан гол усны эзэн нь гэж ойлгож болох юм. Хүмүүс бид байгаль дэлхийтэйгээ буруу харьцснаас үүдэн лус савдгийн хорлолд өртдөг ба энэ хорлол нь ихэнхдээ биеийн өвчин болон илэрдэг. Лус нүдгүү гэж үздэг бөгөөд
буруу үйл хийсэн хүнийг үнрээр нь буюу энэ цагийн ойлголтоор бол генээр нь олж хорлдог. Тийм учраас лусын хорлол удам дамждаг гэж үздэг байна. Хээр гадаа явсан ч гэсэн хаа нэг газар өөрсдөө сайхан таниулаа сүү өргөд юм уу? Энэ газар чинь таалан сойрхож тухлан сууж арх идээг ууж идэж болохгүй гэж нэг өргөл өргөж жагаад сууж байгаараа гэж хэлмээр байгаа байхгүй юу? А тэгхгүйгээр хүссэн газараа очиж ууд ичээ тэнд зодоон зохион хийдэг, орилдог, хашгирдаг, бодохгүйгээр бие засчдаг. Тэр чин хий биетэй хийсгэлэн дүртэй болохоос ш та нарыг яаж байгаа хийж байгаа бүгднийг миллиметрд байж идэг. Уул усны эзэн тэр газрын эзэн гэдэг юм байгаа. Тэгэхээр хүндэтгэж байгаараа явж байгаа газараа өөрөө нэг сайхан өргөл өргөөд нэг атгах сайхан борцог өргөөд ч юм уу атгах сайхан 10 өргөө явах амьдралын чин зам жим сайхан тэгшрээ дэлгэрээ явчихна гэсэн үг. Тэгэхээр бас энэ одоо гинтээр өнгөрж байгаа тохиолдлууд насан болоог байгаа хэрнээ явчлаа гэдэг мэдчин зуурдих байна. Өөрийгөө одоо ингээд хорлцсон тохиолдолч байна. Үгүй бол нөгөөд нэг унтж байгаа тэр чигээр явцсан тохиолдолч байна. Энэ бол газрын гүйдэл суудал, лусын хорлол болохгүй бүтэхгүй үнтэй завуулж очиж ууз ийцнээс үүдэлтэй юм байгаа шүү. Хүн амар үгээр дутдаг юмтай штэ. Айгүй үгээр дутдаг. Одоо би энд ингээд хүний амьдрал зовлон жаргал бүхэл одоо амьдралд болж байгаа процесстай хөлөлдөж сууж байгаа юм. Хүнээс хамгийн их хүлээдэг юм юу вэ? Өргөл барьцнаас гадна баярлалаа та мундаг юмаа гэдэг үгийг би сонсохоор өөрөөрөө би бахархаж огшдог. Тийм болохоор та нар минь одоо хүмүүст баярлалаа талархлаа гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлж байгаараа л гэж лус харагддаг хүн болгоно эдийн ингэр дуудаж өрийн заяа дууддаг. Ийм үүлэндээ ер нь би гаргууд гэж өөрийгөө би барддаг л да. Одоо тэгээ би 15 оноос хойш яг энэ зан үйлээ хийж хахад над дээр одоо бүхэл бүтэн 10 жил ингээ эргэж ирж байгаа хүмүүс сайжраад ирэх тусам ах トゥ амрах садныгаа дагуулад би одоо тань дээр 3 жилийн өмнө иржсэн 6 жилийн өмнө иржсэн гэсэн хүмүүс эргэж ирээд одоо бас ах トゥ өөртөө сайхан болсон ч гэсэн ах トゥ нэрийгээ сайхан болгох гэж аюух эргэж ирж тойрдгоо яагаад заавал ажил мандсан биш бөө хийгээд аа гэж зарим хүмүүс асуудаг. Яг энийг хийхгүй болохоор би бас өөрөө амьдрал маань болж өгөхгүй наа. Энэ зан үйлийг хийжээж одоо тэнгэрт энэ төмөн олны үүрж явж байгаа үлийн өрийн төлөөс гэдэг юмыг таниулж одоо тэр юмнаас нь хэлтэлж өгөхгүй л болвол миний бас ажил амьдрал цаашдаа дээшилж өгөхгүй байна. Зарим хүмүүс яг ингэж бөө хийгээл бурцаагаал бараг бөөгөр хөрөнгөцсөн энэ төр гэж яриадаггүй. Би бас өөрөө бас давхар бизнес эрхэлдэг. Манай хүн өөрөө цаагаараа бас бизнестэй. Тэгээ энэ бөөгийн зан үйлийг өөрийнхөө хувь амьдралтаа холбоод хийсэн юм бол надад байхгүй. Нөхөр маань хийдэг ажлаа хийгээд би ч гэсэн хийдэг ажлаа хийгээд дэм дэмэндээ дээш ирчэндээ гэж би энэ ажил үйлийг хийжээж миний нөхрийн ажил үйл хүртэл өөдөө дэшээ явдаг. Жанцантай бөө мөрөглийг зөв аваад зөв залуулаад явах юм бол болохгүй бүтэхгүй зүйл хаач явахгүй. Ер нь яг та нар одоо дүүгээ алтгаасаа өмнө одоо сайн үддэг ламбуу нэг хүнийг зорж очиод яг учир занлагийг тайлцсан бол бүхэл ахцал гэдэг юм зуурдаар үзэхгүй өнгөрөх байсан гэсэн үг байхгүй. Тэгээд одоо энэ цаанаасаа нэгдсэн нэг л лусын хорлол гэдэг зүйл бол заавал авч ид санаа намардаг. Хэд мөнгө тогтохгүй байгаа чи юу ч биш. Жохон тийм за ингэхгүй бол болохгүй юм байна ингэ тийм байна гэдэг юм мэдж байгаа түнс одоо ингээд Эрдэнэ башин нэг ээж аав ч юм уу даах дүү ч юм уу юм байдаг шүү тэгэж өгөө шүү ингэ систем шүү гэдэг юм бараг нэг хэлж өгж байгааг болохоор ер нь мэдтгүй юм байна. Хүн заавал нэг тийм үзсний дараа ер нь ойлгож мэдэр тийм ээ. Нэвтрүүлгийн ивэд итгэгч ENF стандартын хавтан Formor байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хавтан. Хамтрагч гэрэлт хянарны туяа компани GNT. Энэ бол тэн биш цэвэр усан халаагуур. За тэгэхээр лусынхаа заслыг хийлгээ гэвэл энд би явган бүүлээд тэгээд хийгээд өгч болно. За яа. За тэгээ өөр нэмж тодруулаад ах юм байвал тодруул одоо асуух зүйлээ байвал асуу.
нэг тийм хиндээ орж ирэхдээ нэг тийм сандралын байдалтай тий ингээд за яад юм бол хэд юм бол мэдхгүй нэг тийм айцтай ингээд нэг зүрх төгссөн байдалтай байсан. Сая бол нэг тийм ингээд уужраа тайвширч байгаа юм шиг нэг юм ингээд гарч байгаа юм шиг тийм болт юм байна. Би одоо нэг юм хүн үздэг зан үйл хийдэг байлаа гэхэд энэ миний өгөөгдөл гэж ойлго. Та нэг юм мужаан байлаа, дархан байлаа гэхэд та яг тэргийгээ хийж ижил амьдралцсан цэцэглэнэ. Бүх юмд гарц гаргалгаа байхгүй зүйл үүж өгөө. Тэгэхээр энийгээ сайхан хөглөөд хөгжөөд сайн сайхан байхыг бодорой л гэж хэлээ да. Орос чулуун халаагуур Теплеко ердөө 400 ватт зарцуулагдах тогны хэмнэлттэй. Гадаргуу дээрээ 90 градус хальж 8-9 м квадрат халаа. Теплеко 10 жилийн баталгаа. Хүмүүс бидний сонголтыг янз бүр байдаг ч бидний сонголтоос бүх юм хамаарч байдаг. Тэгвэл GNT компани өөрийн нэрийн бүтээгдэхүүн GNT усан халаагууруудаа танилцуулж байна. Тоглог цэвэр загвартай, цахилгаан баг хэрэгэлдэг, агаар цэвэршүүлдэг, хэрэглэхэд хялбар үн хямд. GNT компани хавдухтай эрүүл амьдралын төлөө